За тэгээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонс подкастын бид хоёр одоо ингээд бичлэг хийх гэж айгүйх юм боллоо. Харин тийм дугаар бичих гэж стан нэрэ. Цаг заваа харахын, техник технологи бэлтгэхийн, тэгээд яг хийх гэхээр бас янз бүрийн саад бэрхшээл өөд тулгарх юм. Гэхдээ энэ бүхнийг даваад хэдхэн минутын боломжийг ашиглаад бид хоёр подкаст хийгээд бэлэн болчлаа. Тэгээд та бүхэн бас удааж байгаа бас ингээд тогтмол байхгүй байгаад уучлаарай. Өнөөдрийн сэдв бол яг нэг номыг бол барьж бит хоёр сонгосонгүй. Харин яг чөлөөтэйгээр гоёс нэг сэдвийн дор өөртөө үзэл бодлыг хуваалцаад та бүхэндээ ч гэсэн бас яг боддог болвол бас улам илүү гоё ямар нэгэн байдлаар юу хөө тий үйлдэл хийдэг болохоор ч юм уу эсвэл бодож байгааг бол нэрээ тийм биш үү гэсэн нэг тийм бодлыг төрүүлмээр төрүүлэх үс тийм сэдвийг ярилцахаар бэлдсэн байна. Тийм. Тэгэхээр өнөөдрийн сэдв болохоор уучлал гэсэн сэдв ба тий. Уучлал ярих байгаа. Гэтэ гол нь яг уучлал гэхэлэр хүн болгон зүгээр л одоо юу гэдэг буруу юм хийсэн бол уучлалт гуйжээ тий. Гух хэрэгтэй ч гэдэг юм зүгээр нэг тиймэрхүү хөнгөн маягаар авч үзээд өнгөрдөг штэ тий. Тийм. Харин энэ удаад болохоор уучлал гэж яг чухам өөрөө юу юм? Уучлалсан одоо уучлал гуйх гэж юу юм те? Тэгээ тэрний цаана гардаг бас үр дагаврууд, давуу талууд, сайн талууд, хэрэгцээтэй зүйлсүүд нь яг хүний бидний амьдралд ямар их өөрчлөлтийг авчирдаг вэ? Ямар их чөлөөлөлтийг авчирдаг вэ гэдэг тухай илүү дэлгэрэнгүй ярих байгаа тий. Тэгэхээр ялангуяа намайг уучлаарай гэж хэлэх ер нь ястаг тийм амархан байдаггүй тий. Эсвэл ямар нэгэн буруу зүйл хийчээд яг би тийм зүйл дээр буруу зүйл хийсэн намайг уучлаарай гэхэд хэцүү уучлал гуйхад хэцүү байдаг. Гэхдээ яг энэ зүйлийг гаргаж амаараа хэлнэ гэдэг нь бас ямар чухал вэ гэдэг зүйл бас явагдаж байгаа. Тий. Одоо онцгойлон тий би чамайг уурлуулсан эсвэл яг би ийм зүйл ийм шалтгааны уурлмаас ийм зүйл болоод намайг уучлаарай гэдэг зүйл. Яг энэ уучлаарай гэдгийг бас ялангуяа эрэгтэй хүмүүс ах нар ч юм уу аав нар яг хэлэхдээ их дутмаг байдаг юм шиг надад санагддаг. Жишээ нь одоо эхнэр нөхөр хоёр маргалцсан байлаа гэж бодох үед эхнэр нь гомдчлоо гэж бодоход нөхөр нь би чамааг уурлуулсан уучлаарай гэж ер нь хэр гуйд юм болоо. Тэгээд яг онцгойлон тэр шалтгаанаа хэлээд намайг уучлаарай гэж ер нь хэр хэлдэг болоо. Түүнээс за угаасаа намайг мэдж байгаа да иймхэн юмны хойноос уучлаарай гэж гуйгаад тахын цаашаа сүртэй шүү дээ. Угаасаа л ойлгомжтой намайг уучлцсан эмээ чинь гэж харж тэ уучлал гуйхгүй тэгэл зүгээр нэг өөр сэдвийг ярилцаал намайг уучлчихсан бит хоёр эвлэрчихсэн гэж явчихаачдаг тий. Тий. Дээрээс нь энэ дээр бас нөгөө эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн одоо нэг онцлог гэх юм уу нэг тийм байж магадгүй юм л да одоо буулт хийгээд тахтай яадын ир юм бэ ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо нэг бас нэг ийм тал байдیں۔ Жишээлбэл одоо нэг химэр лундаа юу яачин мачин мончин гэдэг. Тийм унчин байрн ч гэдэг. Яг хөө тэр нөгөө нэг эмэгтэй хүнээс нэг уучлаарайгээ хэлчихээр нэг тийм эмэгтэй хүний доор орчих байгаа юм шиг тий. Нэг нийгмийн нөгөө хандлага нь өөрөө нэг тийм юм руу бас зарим институтыг ингээд хөтлөөд иддэг гэж болох юм. Магадгүй тэгээд бас яг гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйл ч гэсэн нөлөөлдөг байж болно. Яагаад гэхээр өөртөө бас яг ээж аав нь муудалцах үед яаж би бинээсээ уучлал гуйж байгааг харж байгаагүй эсвэл мэдгүй эсвэл хүссэн ч яг зориглол хүрдэггүй амнаас нь гардаггүй тий. Тэгээд яг одоо үед залуучууд бид нар хоорондоо ингээл за одоо хүүхдүүдийнхаа нүдэн дээр та нар муудалцсан болвол эвлэрж байгаагаа харуулах хэрэгтэй гэдэг зүйлүүдийг хүртэл ингээл хосуудын одоо тий жишээ мишээгээр ингээл зөндөөл яригдж байгаа. Тэгээл тэр зүйлүүдийг зөндөөл бид нар сонсдог. Гэхдээ яг тэр зүйлийг харааж өсөөгүй учраас мэдж байгаа ч гэсэн яг гаргаад хэлэхэд бол нэг тийм амархан уучлаарай гэдэг нэг гарчдаг зүйл бас биш байхаа тий. Тийм. Ер нь яг чин зүрх сэтгэлээсээ хүн алдаа хийсэн нэгаа ингээ хүлийн зөвшөөрөөд тэгээд уучлал гуйх гэдэг чи угаасаа ер нь тухайн хүнээс нэлийн зориг зүрх шаардна тий шийдвэрлэх тийм одоо ингээд
тэр өөрөө өөртөө буулт хийгээд тэгээд нөгөө хүнээсээ яг ингээд уучлалт гуйх. Зүгээр нэг юм юу гэдэг нэг хэлбэр төдий уучлалт гуйх хоёр бас амар өөр шүү дээ. Тэгээ намайг баг байхад л ээж агиох тэгж нөгөө алдаа буруу зүйл хийн гут ингээд уучлаарай гэж хэл гэж яагаад яг агиох тэгж хэлүүлдэг байсныг би одоо амар тод санаад байна л да. Ер нь жоохносоо л яг намайг агиох тэгж хэлүүлдэг байсан. Яач. Тэгтэл тэгж одоо багасаа ингээд тийм одоо ээж тэгж хүмүүжүүлж ирсэн ч гэсэн том болол бас яг ингээд хэлэх бол ер нь жоохон хэцүү байдаг заримдаа. Бодвол тий. Тэгээд яг ингээл алдаа хийцний дараа ялангуяа яг тэр дороо бол бас шууд ингээл гэл уучлах гохчаас боддод амьдрал дээр бол айгүй хэцүү л байдаг л да ер нь. Гэтэ тэр саяхны бас нэг ном дээрээс уншиж хахад яг тэгж чаддаг хүнийг л эр хүнийг ялангуяа тий. Жинхэнэ одоо эр хүн мөн гэж нэг тодорхойлсон байгаа таахгүй тий. Тэгээд тэр айгүй их сонирхолтой төлөвшсөн тийм одоо жинхэнэ эр хүн бол яг тэр алдаагаа ухамсарлаад тэгээд түүнийхээ төлөө уучлал ингээд гойдаг тийм эр хүнийг жинхэнэ эр хүн гинэ гэж бичсэн байсан байхгүй тий. Тэр номыг уншиж байхад ингээд яг тэр хэсгийг ингээд уншингууд би ч бас тэгвэл зарим тал дээр бол бас эр хүн болоогүй байгаа юм байна ч гэдэг юм дээ. Өшөө суралцах хэрэгтэй юм зөндөө байгаа юм байна гэл. Тэгээд бас нэг юм зүйл нь болохоор бидний бас одоо бидний үеийн хүмүүсийн аав ээж нарын дунд яг энэ тэр үеийн хосуудын харилцаан дотор энэ уучлал гуйх гэдэг ялангуяа эрэгтэй хүмүүсээс нь уучлал гуйх одоо эмэгтэйгээсээ ч юм уу үр хүүхдүүдээсээ ч юм уу тий уучлал гуйх гэдэг ийм нэг зүйл манай яг монголчуудын дунд байгаад байна уу баг тий нэлээд ер нь ингээд байхгүй нэг хэсэг тасарсан юм шиг нэг тийм санагдаад байгаа тий. Гэхдээ тэрүүгээр одоо юу гэдэг тэр хүмүүсийг одоо ингээд амар буруутгах байгаа зүйл ерөөсөө бол биш ба тий. Тэгээ бас онцгойлон яг хоо эхнэр нөхрөөдөөс гадна бас үр хүүхдүүдтэй харилцаан дээр бас байдаг тий. Одоо Библиэр ярьдаг шүү дээ нөгөө хүүхдээ бүү урлуул гэдэг тий. Тэрэн дээр бас нэг жишээ би бас нөгөө хүүхдийн хүмүүжлийн хэсгээс нь бас уншиж ирсэн нэг номон дээр байсан. Аав нь нөгөө хүүн ааваасаа машина өгч би ингээд нэг 600 км орчим зайтай кемп руу явчаад ирээ гэдэг үед аав нь үгүй гэд. Чи одоохондоо ганцаараа би дааж юм үнтэй машиныг ингээд барих боломж болгоогүй байгаа гэж хэлсэн чинь хүн үгүй би таны зөвшөөрөлтөөр ингээд унсаар л ирсэн бидтэй. Тэгээ яг одоо яагаад болохгүй байгаа юм гэд тэгсэн чинь аавд нь хэлэх үг байхгүй ч гэсэн одоо чи надтай битийн талаар маргалдаад бай гэд нөгөө аав нь очиос ирэх мэдлээрээ тэ чимээгүй надаас энийг дахиж битээ асууаарай гэж. Шууд яриагаад дуусгав. Тэгээ гот нь нөгөө хүн амар уурлаад өрөөрөөгөө орохдоо өрөөнийхөө хаалгыг ингээд цөмгшөглөөд ороод тэгээд өрөөнд орсон. Тэгээ яг тэр үед нь аав нь яг өстөө нэр үзүүлээд өгнөөс та турсхыг хоолоод өгнө гэл босоод хойноос нь очих гэсэн чи яг ариун сэн санаалсан гэж аахгүй тий. Эцгүүдээ хүүхдүүдэд буурлуул гэдэг яг тэр ишлэл яг бүр орж ирсэн. Тэгээ яг тэрийг орж ирэх үед тэр аав ингээд бүр үнэхээр гимшээд бүр уйлаад гадаа гараад бурхнаас уушлалт гуйгаад би тий ямар зүйл хийгээд хүүхдээ ямар байдалд оруулчихваа гэд маш их гимшээд тэгээ буцаж ороод хүүгээс уучлалт гойсон байдаг. Тэгээд би үнэхээр ууралсан, би чамайг бас уурлуулсан. Тэгээд аавыгаа уучлаарай гэд бүр аав нь яг өөр хаалтааг хилээд уучлалт гуйгаад майд гэд бэлхүүр аваад миний хүү явчаад ирээ гэсэн. Тэр зүйл нь болохоор яг нэг кемпний газар найзууд нь кемп хийж байсан учраас яг кемп руу явахыг хүсэж исэн. Тэгээд хүн яг тэр үед баярлаад тэр кемп руу яваад тэнцээ яг бурханд бүх амьдралаа зориулаад амьдралынхаа тэр гол утга учирыг олж танаад тэр гайхамшигтай дуудлагаа аваад тэр цагийг үнэхээр эрүүлдэг цагийг гаргасан гэсэн яг тийм хэсэг байсан. Тэгээд яг үүнтэй адилхан ер нь бид нэр хэрхэн ер нь бас яг үр хүүхдүүдээс ч гэсэн уучлалыг бас яаж гойдог болоо. Хүүхэд нэм чинь би эцэг их нэм чинь тийм үү те. Одоо өөрийнхөө эрх мэдлэр ч гэдэг юм уу. Би одоо уучлах байгаа тахтай яадгийн. Буруу юм хийсэн ч гэсэн тэгэл өнгөрчдөг ч юм уу те. Тийм хүүхэд нэм чинь хамаагүй ямар хамаатай гэдэг юм уу нэг жоохон үл тоосон маягтай ч гэдэм үү те. Ялангуяа аав ээж нар бол тэгэхээр
одоо манай за би одоо ингээл нөгөө яг хувийнхаа л юу бол орчих гээд юм л да. Яаж хамаагүй ингээл ярих гэхлээр тэг манай аав нэг удаа нэг намайг баг байхад ми төрсөн өдрийг нэг өдөр ингээд мартцсан байсан байхгүй. Тэгэл би тэрэнд нь ингээл бүр амар гомдоол. Ингээл аав надаа мөнгө өгч гээл өрөөнд нь олорсон чинь яах ч байгаа ингээл байхгүй ч гэлээ юу гэлээ нэг тэгэл айгу ууралсан. Тэг би бол аминдаа нөгөө нэг төрсөн өдөр маань болж байгаа учраас аав мэдж байгаа. Тэгээ надаа барыг л асуу шууд өгнө л гэсэн. Тэгэл бодцсон байсан. Тэгэл аавас ороод тэгэл амарлаг ингээл урам зоригтой те амар баяр хөөртэй асуусч аав өдөс. Юусэн амар сонин ми төрсөн өдөр болж байгааг юусэн мэдгүй байгаа юм шиг тэгээ хариулсан байхгүй. Тэгээ өгөөгүй байхгүй. Тэгэл би өстө амар гомдол аавд амар гомдсон тэр өдөр. Тэгээд тэрний дараах нь аав надаас яг ингээд төрсөн өдрийн маань байсныг сүлд санчаад тэгээ тэр өдөртөө аав манай аавстай надаас амар хөөрхөн ингээд уучлал гуйжсэн л да. Тэгээ би тэрийг аягүй сандын аавгаа уучлаарай гэл нэг хөөрх ирээл гуйжс. Тэгээд гэтээ яагаад чи аягүй сони юм нь тэрнээс хойш би ингээд ер нь төрсөн өдөрт аягүй дургуулсан. Ерөөсөө төрсөн өдөр мөдрөл ингээл чичсэн мэд штий. Би ингээл баяр маяр гэл тэгэхээр яач нэг тийм надад нэг тийм гоё таатай мэдрэмж төрдөг. Гэтэ яг өнөөдөр ингээд уучлалын тухай яриад яг энэ сэдвийг ингээд хөндөд ярьсан чинь аав маань тэр өдөр ингээд надаас уучлалт гуйжсэн яг тэр цаг амар санаанд орж ийн. Тэгээд яг тийм байт юм. Энэ уучлалыг бас нөгөө хүлээж авах гэдгээсээ илүү яг уучлна гэдэг нь бас яг тэр хүндээ бас хэрхэн яаж одоо бас ажил хийдэг вэ гэдэг бас айгуу том сэдв байгаа тий. Энд чинь хоёр талын харилцааны тухай ярьж байгаа шүү дээ. Нэг нь уучлал гуйхад нөгөөх нь уучлалыг хүлээж аваад бүрэн уучлна гэдэг тий. Тэгээд уучлснараа бидний одоо ямар нэгэн байдлаар гим нүгэл гэхүд гим нүглээс болоод биднэрт ирж байгаа яг тэр асуудлууд ингээд орхигддог уучлснараа хэрвээ уучлахгүй байх юм бол ямар нэг байдлаар одоо тэр гим нүглийн тэр уур уцаар байсан үү ямар нэгэн алдаа байсан үү яг тэр зүйл нь одоо ингээд тэр хүнд нь ингээд хадгалагдаад ягаад гэвэл уучлахгүй байгаа учраас тэрийг тэгээд яваад байт юм байна л да. Дараагийнхаа одоо ингээд магадгүй одоо аав ээжээсээ ингээд авсан гомдлыг хэрвээ та уучлаагүй байх юм бол тэр зүйл нь таны үр хүүхдүүд хүртэл танд эргүүлээд харуулах их тийм боломжтой. Яагаад тэгэхээр та тэр зүйлийг зурсгэлээсээ тавьж явуулаагүй, уучлаагүй учраас хэрвээ та уучлсан байх юм бол их тэдгэр зүйлүүд танаас чөлөөлөгддөг юм байна. Тэр чинь нэг би одоо жишээлбэл аавыгаа уучлаагүй явсан байх юм бол миний дотор байгаа аавыгаа үл уучлсан тэр сэтгэл мэдрэмж хөдөлгөөнийг би амьдрал дээр ингээд үзүүлээд яваад байгаа шүү дээ тий. Тэгмээ тэрийг минь үр хүүхэд маань хараад урайгаад гэдэг утгаараа тий. Тэгээд бас тэр ном дээр бас нэг юу гарсан байсан тий нэг нөгөө нэг хүний бичсэн юм одоо юу гэх шүлэг байсан тий. Шүлэгсэн. Тэр айгуу тийм гүн гүнзгий утгатай шүлэг байсан тий ингээд нөгөө аав нь болохоор маш завгүй ажилдаг. Тэгээд хүүхдтэй ч цаг зав гаргах боломжгүй. Цаг гаргах юмсан гэл яваал гэдэг. Тэгээд хүүн болохоор аваа би таныг дуурайсан тань шиг л хүн болно шүү. Аваа би яг тань шиг л хүн болно гэл аавыгаа маш их хүсэн хүлээдэг байсан. Гэхдээ аав нь болохоор маш завгүй байсан учраас гой цагийг гаргаж чадахгүй. Тэгэл хоёлоо гой цагийг сайхан гарганаа л гэж хэлсэн байсан. Тэгээ нэг мэдгээд аль хэдийн хөгшин болчихсон байсан. Гэсэн чинь хүүхэд нь аль хэдийн амьдрал зохиогоод явчихсан, гэр бүлтэй болчихсон байсан. Тэгээд аав нь хүүргөө залгаад хоёлоо нэг цаг гаргая. Чи ингээд нэг хүрээд ирээч гэдгийгсэн чинь хүүн
би ингээд маш их ажилтай байгаа. Дээрээс нь манаа бас хүү өвдсөн байна аваа. Тэгж байгаа нэг сайхан цаг гаргая. Би тэгээ завтаа болохоор танд хэлнэ гэд хэлээд уцаа тавьсан. Тэгээ яг тэр үед уцаа тавихтаа хүмүүс яг л начиг би авчгээл болно гэсэн бүр нэрэл начиг болсон байна да гэж бичсэн шүлэгээс. Тэрийг нэрээ тэрийг ингээд сонссон чинь нэрэл айгу сандэ. Тэгээд бид нар бас яг нэрээ үр хөвгтдээ дараа нөгөө нэг уучлаарай гэж хэлэхэд хитрхи оройтцсан байх тийм болцсон байх үедээ тэг хин нэгний зүрх сэтгэлд та үнэхээр шарах сорин үлдээсэн гомдол үлдээсэн бол та бид хоёр ч гэсэн ялгаагүй би ч гэсэн өнөөдөр яг энэ сэдвийг ингээл ярандаа гэж бодож явахдаа бас дотроо би өөрөө уучлах чадаагүй хүмүүсийг би ингээд их дотроо бодсон. Тэгээд уучлахыг одоо ингээд хичээгээд зүрх сэтгэлээ ингээд бурхны өмнө ингээд өргөөд нээгээд залбираад тэгээд ер нь бол урд нь ч гэсэн энэ явдал нэлээд олон удаа ингээд тавтагдчихсэн. Тэгээд хин нэгнийг уучлахад айгүй хэцүү хүмүүсийг яг ингээд уучлсны дараа бол миний зүрх сэтгэл өөрөө миний дотор айгүй их амар тайван болж надад их амар тайван нэрж исэн. Тэгэхээр уучлал хин нэгэн хүнийг уучлана гэдэг нь та биднэрт өөрсдөнд маань айгүй хэрэгтэй. Одоо маш их чухал тэр бидний зүрх сэтгэлийн тэр гүн шарах сорвоос ингээд чөлөөлж идэг, эдгээгдэж идэг тийм чухал үр дагавартай зүйл юм байна. Дээрээс нь нөгөө талдаа бас хин нэгний тэр уучлаарай гэд ирж байгаа хүнийг хүлээж аваад тэгээд тэр гомдлоо тайлна гэдэг бол бас их чухал байгаа. Тэгээд тэр нь өөрөө дахиад нөгөө талынх нь айгүй том сэдв байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч байсан уучлалын талаарх энэ богинохон подкастыг та бүхэндээ хүргэж байгаа нь магадгүй бит хоёр л төлөвлөсөн учраас ингэж хийгдэж байгаа биш байх гэж би бол харж байна. Тийм мэдээж магадгүй энэ яг өнөөдрийн энэ подкаст хин нэг нь хүрэх ёстой болоод яг энэ зүйл өнөөдөр бичигдэж байгаа. Тэгээд тийм учраас та сонсож байгаа бол яагаад та сонсож байгаа бол бидэртэй хамтдаа бас хин нэгнийг уучлж чадаагүй яваа бол та өөрөө зүрх сэтгэлдээ тэр гомдлыг тээсээр яваа бол та тэр хүнийг уучлах алхмыг нэг одоо алхам урагшлуулж хийж үзээсэй те. Тэгээд бурхны өмнө бас залбираад үзээсэй. Уучлснараа тэр хүний хийсэн тэр буруутай үйлдэлийг та тээж явахаас сэргийлэх тийм боломжтой юм байлээ тий. Тийм тэгээд жижигч гэлтгүй хинч байсан хамаагүй та хийсэн зүйлийнхаа алдаач юу тий буруу зүйлч юу та намайг уучлаарай тэр зүйлийн минь төлөөд намайг уучлаарай гэж хэлдэг байгаасай хэлдэг байхаар бас би биндээ урамшуулаасай тэр уучлалыг бас хүлээж аваасай гэж хүсэж байна тий. Би сайн нөгөө талаас нь бас айгүй хэрцсэн юм ба шүү дээ. Өөрөө буруу юм хийцсэн юм бол тэрийг хүлээн зөвшөөрөөд уучлах гоох гэдэг ч өөрөө бас айгүй том алхам ба шүү дээ. Тэрнийхэн талаар нөгөө талаас нь бахан ярьсан ба шүү дээ. Гэтэ энэ чинь угаасаа л хоёр талтай юм чинь. Яг халбагны л нэг тал шүү дээ. Тийм. Тэгэхээр магадгүй бурхнаас одоо яг надад ингээд тэр хүнээс уучлал гуйх тэр зүрх зоригийг өгөөч гэж гуйж болох юм тий. Тэгэх юм бол магадгүй яг бурхан тэр цагийг яг тааруулж тэр хүнд тань ингээд уучлалаа хэлэх тэр боломжуудыг нээж өгөх бах тий. Тэр энэ зүйл зөвшөөрөх бах тий. Ариун сүнснээс л бас өгөгддөг хийгддэг ажил байгаа. Мэдээж би хэдий бахан биеэрээ хүссэн байлаа ч гэсэн оюун бодлороо би уучлах гуйх ёстой ч гэдэг юм уу эсвэл би уучлах ёстой гэсэн байсан ч гэсэн яг энэ зүйл бол яг ариун сүнсний ажиллаар хийгдээд яг бид нар тэр зүйл ариун сүнсээр дамжуул бид нар хийж чадна. Түүнээс би хүн өөрөөрөө хийхэд маш хэцүү байдаг гэдгийг хүн болгоо мэдж байгаа. Би ч таач гэсэн сонсож байгаа тийм ээ. Тийм учраас бас ариун сүнсэнд зайг тавьж өгөөд боломжийг гаргаад ариун сүнсийг сонсоорой. За тэгээд өнөөдөр ямар ч байсан энэ сэдвийг энэ хүрээд өндөрлөе. Мэдээж яриад байвал маш их зүйлс байгаа. Олон гэрчлэлүүд ч байж болно тийм бидэрт бас мөн одоо сонсогч нар дотор маань ч гэсэн мэдээж олон зүйлсүүд гоё гэрчлэлүүд байгаа байх тийм. Магадгүй та сэтгэл дээр
сэтгэл хэсэгт тэрийг хуваалцаж болох юм тий. Хин нэг уучлсан чинь юунаас яаж чөлөөлөгдсөн тухай тий. Эсвэл хин нэгнээс очиод нөгөө хэлж чадахгүй байсан уучлаарай гэдэг үгийг хэлсэн чинь яаж гой чөлөөлөгдсөн тухай тий. Ингээд олон сайхан түүхүүдийг хөрвүүлэх байхаа гэж найдаж байна. Тэгээд манай нэг сонсогчдаг Эрдэнэ сайхан гээд тэгээд өөрийнхөө бүр ингээд чимээгүй цагаараа ингээд уншаад ойлгохгүй байсан зүйлээ ингээд бодоод тунгаагаад эргцүүлээд явж исэн чинь подкастаас мань сонсоод тайллыг нь олсон гэж хэлсэн хуваалцсан зүйлийг уншихтаа бүр бит хоёр бүр ингээд вау гэд маш их баярсан. Тэгээ бас бурхан нэгч талархсан. Тэгээд айгуу гоё бас урам авдаг. Яг тэр хүний бас нөгөө нэг бурханаас авсан илчлэлт гэх юм тэр үгийн ойлголтыг бит хоёр тэр миний хувьд яг тэр сэтгэлдлийг уншингууд бас яг адилхан авсан байх гэж би дотор бодсон. Нэрээ тийм байж тэгээд яг тэр хүний бичсэн хэсгийг уншихад нэрээ айгүй их тийм гоё урам авч ирсэн. Тэгээд яг түүн шиг та бүхэн бас хамтдаа ингээд сэтгэл хэсэг дээр бичээд те харилцсан ингээд бид хоёр л зөвхөн микрофоны ардталт ярихгүйгээр харилцсан ярилцдаг байвал хичнээн гоё вэ те. Та бүхэн гэрчлэлээ хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. За тэгээ дараагийн дугаар хүртэл төр баяр таа.